Монголын хамгийн сайн ютубер хэн бэ? Монголын хамгийн сайн ютубер гэхээр л нөгөө Chami, Gremix, Mesmerism толгойч нь орж иж байгаа. Тэгээ би эдгээр 10 ютуберыг одоо tier list хийх гэж байна. За, Chami нь болохоор би яг анх хэлж байхад нь амар үздэг байсан. Тэгээ одоо болонгууд яг үзэхээ болсон доо. Тэгээ хаяа үздэг дээр тавьчих. Түшиг нь болохоор би бас 2-3 жилийн өмнө идэвхтэй бичлэг гэдэг багт нь бүр амар бүр хөвлөж бүр бүх юм нь хүлээж үздэг байсан. Тэгээ одоо бол бичлэгийг үзэхээ болсон. Тэр сүүлд нөгөө горилтэй биш 100 хүний эсрэг горилтэй лөө нэг горил гэдэг тэр нэг бичлэг байсан да. Тэрийг нь л сүүлд үзсэн. Чикарогийн болонгууд тэр сүүлд яасан Чаха гэд нэг YouTube сувг байсан. Тэр YouTube сувг нь айгу сонирхолтой. Тэгээд Чикаро гэсэн сувг нь болонгот бас л сонирхолтой. Тэгээд гой юмнуудыг түүгээд ярьсан байт юм аа. Gremix-тэй бол нэг яриад юм байхгүй. Gremix бүр амар өмнөх бичлэг хийдэг байсан. Бичлэг хийхдээ маш сайн. Тэгээд хөгжилтэй. Тэгээд яг тоглоомны бичлэгнүүдийн үздэг зүгээр нэг main channel руу орж байгаа тэр challenge энэ бичлэгнүүдийн л үздэг юм аа. Тэгээд энэ бол гоё. Тэгээ хамгийн дээр нь тавьчих мэдээж. Хамгийн дээр нь тавихгүй бол би дүүтэй алуулна. MVZ нь болохоор одоо аним ярьдаг сувгуудынхаа хамгийн сайн бичлэг хийдэг, хамгийн чанартай бичлэг хийдэг гэж би боддог. Ярьж байгаа хоол айгу гоё. Сонсоход урамтай. Тэгэхээр ямар дээр тавьчих. Үздэг дээр тавьчих. Ямар ч байсан. Би нэг бүх бичлэгийг үздэггүй болохоор бас хамгийн дээр нь тавьж болохгүй л байна л да. Опононы олонгууд дээр Roblox дээр бичлэг хийдэг. Тэгээд манай хоёр дүү ингээд зургатан дээр тавиад яадаг. Би тоглож байхдаа хажуугаар нь хараад тэгээд нэг мэдсэн чинь бичлэгийг өөрөө хайж үздэг болсон байлээ. Опононы бол ялч хөгжилтэй сэн сони мэдгэр нэг гоё санагдт юм аа. За тэгээд өөр юу ч ярих үздэг дээр л тавьчих үздэм чинь. Birdman болохоор айгу инээдтэй. Тэгээд бас инээдтэй. Айгу инээдтэй. Тэгээд ямар ч тоглоомыг инээдтэй. Тэгээд гоё тоглож чаддаг. Тоглоомыг ярьцдаг зарим тоглоом. Гоё. Гэтэ би хаяа үздэг. Хаяа үздэг. Хаяа дээр тавина. Mesmerism нь болохоор яг тийм нэг 2017 он, 2018 онд бүр алдаг байсан юм аа. За бараг 7 хоногт нэг бичлэг ордог. Бүр амар одоогийн мэдгүй шиг тийм амар ирчтэй бичлэг явуулдаг байсан. Айгу гоё. Одоо л юу болсон? Монголын Mr Beast болсон. Арай багцтай Mr Beast болсон. Mesmerism нөгөөс дээр тавина. Тэгээд өөр нэг яриад тах юм байхгүй лгөө. Red Burger болонгууд миний хамгийн сайн гэж боддог ютубер. Миний хамгийн хүздэг. Би бараг бичлэгийг үзсэн баг. Ингээ ютубер руу ороод янгууд зарим бичлэг үзсэн байгаа. Тэгээд Red Burger-ийн channel руу ороод цаанчтай тэгээ хөрөнгөөр явна гэж боддог байсан. Тэгэхээр яалт том болохоор Монгол улсын шиг гарааны хаалгач болоод тэгээ хамтдаа дэлхийн аврагт ороод ингээ цом болгоно гэж би боддог байсан. Одоо Монголын шиг шийдэж шүү дээ. Одоо болоод камерын урд ганцаараа өөртөө юм байна. Мэдээлэлтэй нэг гоё санагдсан. Сүүлд нь салгуурчлаа. Зэн нь ямар тач гоё шүү.